За бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ удаагийн уншлага эхлэх гэж байна. За уншлагын сэдэв өнөөдөр танд ирэх гинтийн өөрчлөлт гэсэн сэдвээр уншлага хийх гэж байна. За өнөөдөр бол хөзрөөр биш, донуцуудаар сонголт юм. Эхнийх нь цагаантай, энэ тэгээд нугуун, тэгээд энэ шоколадтай. За 3 төрлийн донуц байршуулсан байна. За эндээс та өөрийнхөө мэдрэмжээр сонголтоо хийгээд за тэгээд сонгосон эсгийнхаа уншлагыг үзээрэй. Танд ирэх гинтийн өөрчлөлт гэсэн сэдвээр уншлага хий. За сонгоцсон бахаа гэж надад уншлаганд оръё. За нэгдүгээр группийн уншлагыг эхэлж байна. За өнөөдөр бас Oracle message картуудаас уншлага хүргэнэ. За эхний үзэр Daydream. За бас их сонин гоё тий мессеж өгөх картуудыг сонгон өнөөдөр уншлаганд хэрэгжилж байгаа. За өнөөдрийн сонгосон нэгдүгээр группийнхны хөзрийг дэлгэж тавьчаад за тэгээд уншлагатаа орё. За page of cups үзэр. За inner child үзэр. Тийм. Их сонин гоё бас мессеж өгөх цөөхөн хөзрүүдийн мэрэгч гэлээ бас гоё хангалттай мессеж өгөх тийм картууд байна гэж үзэж байна тий. За эдгээр хөзрүүдээр танд юу хэлэх гээд байна вэ? Энэ хөзрүүдийн нийтээс ингээд танад нийт хөзрийн нэг урсгал чиглэл нийт олон хөзрүүдийг нийлүүлээд яг ямар утга санааг илэрхийлэх гээд байна вэ гэдэг юм бол танд гинтийн өөрчлөлт бүр ялчгүй л ирж байгаа тийм. Тэгэхдээ тэр гинтийн өөрчлөлт чинь нэг тийм удаанаар биш, зөөлхөн биш, таны дотоодын дотоод сэтгэлд, таны дотор байгаа хүнд, таны inner child-д яг хүчтэй тэгж нөлөөлсөн өөрчлөлт орж ирж байна гэсэн үг. Таны өнөөдөр хүртэл амьдраад ирсэн амьдралын чиглэлд тийм ээ. Дотоодын дуу хоолойг сонсох энэ дотор хүн яг магадгүй ингээд өнөөдөр хүртэл ч гэсэн юм болгон болоод ингээд нэг тийм тавтаа тухтай сайхан тав тухайн бүстэй сайхан амьдраад оршоод байсан байж бол гэтэл танд ирж байгаа өөрчлөлт маань яг юу хэлэх гээд байна гэхээр яг энэ чигээрээ байгаад иж болж гин үү гэдэг нэг тийм дотоодын өөрчлөлт. Яг өдөр тутамд миний амьдрал болж байгаа ч гэсэн яг энэ хэвээрээ ингээд байсаар байхад ер нь болж гин үү гэсэн нэг тийм л ерөнхий өөрчлөлт ирж байна л гэсэн үг тийм. Яг ингээд амьдраад явж байгаа нь энэ амьдралын чиглэл нь яг зөв үү? Би ер нь зөв явж гин үү? Гэдэг дээрээ нэг тийм бодож тунгаах айгу тийм цаг үе өөрчлөлтөөр танд орж ирэх гээд байна гэсэн үг. За to push you out of your comfort zone гэдэг аахгүй. Энэ ч гэсэн айгу comfort zone-д айгу тав тухтай байж байгаа юм ихтэй илэрхийлж дээ. Энэ бас таны яг тав тухын бүстэй байгаад байгааг илэрхийлж байгаа байхгүй юу? Тав тухын дассан өнөөдрийг хүртэл магадгүй хэдэн жил, хэдэн сар. Нэг онцгийн өөрчлөлт байхгүй танд яг өдөр тутамд ингээд болж байгаа бүх нэг сайхан. Тэгтээ энэ чигээрээ байгаад байхаар нэг л юм болохгүй байгаа юм шиг, нэг л юм дутуу юм шиг гэдэг шиг нэг тент тийм дотоодын дуу хоолойны бүр нэг тийм цохилтын өөрчлөлт орж ирэх гээд байна гэсэн үг. Амьдрал өөрөө чамааг энэ тав тухын бүсээс чинь гаргах гэж түлхэж чинь гэсэн үг. Нэг хавар цаг ирлээ, хайр цаг ирлээ гэдэг шиг өвөл сайхан тогтоо тухтай жишээ зарим улсуудын бол байсан байх тий. Тэгэнгүүт хавар орлоо гарах цаг ирлээ гэдэг шиг ер нь таныг амьдралаас тав тухын бүсээс чинь түлхэж гаргах гээд байна гэсэн үг. За тийм чиглэлийн өөрчлөлт танд маш хүчтэйгээр гинтийн байдлаар орж ирэх нэ. За дотоодын процессыг илэрхийлээд байхгүй энэ. Daydream тий. Энэ daydream тий. Тэгээ inner child гэдэг үзрүүд ч юм бас. Нэгсэнд айгу тийм өөрийнхөө бодол дунд төсөөлөл дотор амьдраад байгааг хэлж байгаа. Сүүлийн үед айгу их юм бодогдгоол тэгэл бөө юм төсөөлөөл, бөө юм мөрөөдөөл тэгсэн хэрнээ яг мөрөөдөл дундаа жишээ нь мөрөөдлийнхөө төлөө үйл хөдлөл хийхгүйгээр бөө бодож боловсруулад нэгсэн дахивдчаал бодоод боловсруулад ингээд байгаад байна гэсэн үг.
тэрнийхээ төлөө нэгсэндээ үйлдэл хийгээгүй байгаа дагааг илэрхийлээд байхгүй юу? Тэгээ inner child гэдэг үзрүүл таны дотор мэдээж дотор байгаа энэ хүн чинь байнгын 5 тухын бүстэй нэг газар ингээд байгаад байгаа энэ нэг тийм жоохон сэтгэл дундуур байгаад байгаа зү тийм. Ямарваа нэг юмыг туршмаар байна энэ хүүхэд. Ямарваа нэг юмыг суралцмаар байна. Алдсан ч онсон ч хамаагүй нэг энэ бодож боловсруулаад байгаа бүхнийг үйлдэл болгоод хөдөлж үзхийг хүсэж байгаа байхгүй энэ хүн. Одоо нэг бодоолахын хизээ хөдөлөх юм бэ гэд. Нэгсэнтэй сүулдэ урам хугарна гэдэг шиг. Тэгэхээр энэ хүний нэг тийм хүсэл нь гээд одоо танд тий таныг нэгсэн доо дотор хүний чинь хүсэл таныг 5 дахь бүсээс чинь түлхэж гаргах гэдэг л гэсэн үг. Энэ дотоодын хүүхэд өөрчлөлтийг хүсэж байгаа. Дотоодын хүүхдэд юу хэрэгтэй вэ? Яг л өөрчлөгдөх. Одоо нэг хавар ирлээ, дулаарчлаа, гармаар байна штэ гэдэг нэг энгийнээр ирэлдэгдэг өстө өвлжөнгөө гэрте байсан хүүхдийг өвөл болохоор хүүтэг байна, утаатай байна, тийм байна, ийм байна гэж байлгаад исэн бол одоо бол гармаар байна штэ. Гадаа дулаахан сайхан болцсон байна штэ. Цэцэг навч ногоод илгэрээд эхэлсэн байна штэ гэдэг шиг. Яг л дотоодын хүн чинь дотоодын дуу хоолой чинь таныг яг одоо тиймэрхүү нөхцөл байдал руу түлхэж гинэ, шахаж гинэ л гэсэн үг. За clinging энэ үзэр маань яг юу хэлэх гээд хин нэгэн хүн эсвэл өнгөрсөн зүйлээс зууралдсан байгаа байдлыг чинь таныг өнгөрсөнтэйгээ зууралдаад та ганцаараа уршаа хөдлөхгүй үйл хөдлөл авахгүй болцсон байж магадгүй. Хин нэг хүлээсэн хүссэн одоо ингээд нэг тэр нэг байгаа газараа гаццсан юм шиг. Мэдээж яг энэ нөхцөлд бол хүн болгоных мэдээж өөр байгаа те. Эсвэл нөгөө хуучин бодолтойгоо ингээд одоо нөгөө төсөөллийн ертөнцтэй ингээд байгаад байгаа тэр бодолтойгоо ингээд нэгэсэндээ зууралдчаад шинэ юм хүлээж авахгүй ингээд байгаад байгаа байдлыг илэрхийлээд байгаа хгүй юм. Эсвэл бүр relationshipтэй тэг чамд ингээд өнгөрсөнд чинь ингээд хамааралтай хүнтэйгээ зууралдсан одоо ерөөсөө ингээд хувь хүнийхээ хувьд энэ inner child-ыг ерөөсөө нэгсэндээ анзаарахгүй үйл хөдлөл авахгүй энэний хүсэл юу гэж өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд өөрөө урагшаа алхахыг хүсэж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл энэ боломж бүгдийг мэдж байгаа учраас inner child. Юм нэгээр дуустдаггүй дараагийнх нь хамгийн зөв хүн нь зөв цагтаа жишээ нь хэн нэгэн хүнтэй та зурлаад үйл хөдлөл авч чадахгүй байгаа бол тэр чинь хамгийн зөв цагтаа хамгийн тахирсан хэн нэгэн ирнэ гэдгийг мэдж байгаа байхгүй энэ хүн. Мэдгүй байгаа нь та байгаа байхгүй юу? Жишээ нь энэ бол жишээ байсан шүү саяхан. Тэр шинэ боломжийг хүлээж авах нөхцөлийг нь бүрдүүлэхгүй та нэг тийм магадгүй гэрээсээ гарахгүй өнгөрсөнтэйгөө ингээд зурлагдсан ингээл гэртээ нэг толгоондоо бодож боловсруулал тэгэндээ ингээд тэгэл одоо ямар нэгэн байдлаар ингээд нэг жаахан гацалтын энергинд орчихсон байгаад байгаа хүмүүсийг ерөнхийд нь илэрхийлээд байна л да нэгдүгээр групп маань тий. Шинэ боломж, шинэ юм орж ирэх нэгсэндээ үүд хаалгыг нээж агаар салхи оруулахгүй одоо байгаад байна л гэсэн үг. Өөртөө ч тэр гэр орондоо ч тэр гарч ороод нэг агаар салхи тий бодол сэтгэлийнхээ хувьд ч тэр ерөнхийдөө л нэг тийм гаццсан тэгээд уул нь одоо шинэ бүхнийг хүлээж авах цаг нь ирчээд байдаг. Гэтэл тэрийг одоо тийм үйлдэл хийхгүй хөдлөхгүй байгааг л илэрхийлж байна. За энэ нэг тарот үзэр хоёрхан карт суулсан байгаа. Page of Cups, Empress гэсэн хоёр үзэр гарч ирж байгаа. Их гайхалтай. За энэ нь яг юу хэлэх гээд нэхэр ерөөсөө л таны энэ өөрчлөлтүүд танд өнгөрснөөгөө 50% бол танд шинэ хайр ирж байна. Эсвэл бүр шинэ хөдөлгөөн одоо шинэ мэдрэмж шинэ бүхэн ирж байна гэдэг нь Page of Cups гэдэг үзрээр илэрхийлж байгаа. Та хэрэг боломж олгох юм бол танд ирэх гээд байгаа юм байгаа даа л да. Таны одоогийн нөхцөл та боломж олохгүй байгааг бас хэлээд байгаа шүү дээ. За энэ нь болохоор Empress үзрээр яг хэлэхэд эмэгтэй энерги хэлж байгаа. Эмэгтэй хүн тийм. Эсвэл таны өөрийн чинь эмэгтэйлэг байдал тийм хит хүчтэй байгаад одоо нөгөө эмэгтэй хүн ч вэ эрэгтэй хүн ч вэ те алинд нь эр энерги эм энерги гэдэг юм нэг хүүсэнд хоёулаа багтчихдаг байхгүй юу? Аль нь илүү давмгай байна вэ гэдэг энергийн тал дээр аль нь илүү давмгай уул нь яг 50% байгаад ингээд яг нөгөө баланс тэнцвэрээ барьж авах юм байна. Гэтэл та эмэгтэйлэг энерги нь одоо нөгөө хит давмгай байгаа та бүр тэр ч байтугай эрэгтэй хүн байсан ч хамаагүй шүү ер нь бол тийм.
нэг гэр бүлийн тав тухай боксоосоо гардггүй нэг эрэгтэй хүн чинь үйлдэл хийдэг зориг ингэдэг хөдөлдөг нэг юм энергитэй шүү дээ. Үндсэн шийдвэр гаргадаг. А гэтэл та ямар хөөстэй хүн байх нь хамаагүй эмэгтэй хүн байсан ч гэсэн яг эмэгтэйлэг энерги нь бүрхий томголсон тэгсэнтэй гарч орохгүй байна, гэртээ байна, комфорт зонтой байна гэдэг байгаа чинь. А эрэгтэй хүн байсан бол адилхан ерөөсөө л ингээд үйлдэл хийхгүй нэг ингээл эмэгтэй хүн шиг гэрээсээ гарахгүй байна л гэсэн шахуу баг товчхондоо хэлэх юм бол. За ийм төрлийн юмнуудыг хэлээд байна. Тэгээ таних тийм магадгүй зарим хүмүүсийн хувьд нэлийн бүтээлч шинэлэг эмэгтэйлэг юмнууд орж ирж байгаа. Зарим хүмүүсийн хувьд бүр эмэгтэй хүний эмэгтэй энерги давамгаалаад шинэ хүн орж ирж байгаа гэхээр шинэ жирэмслэлт тий шинээр хин нэгэн өөрт чинь ирж байгаа ч байх магадaltaй. За яг энэ чинь нэгдүгээр группийг олон хүн сонсно. А тийм болохоор хүн болгоны хөвөр заримд нь бүр шинэ хүн, шинэ амьдрал, шинэ жирэмслэлт ирж ээж болно. Зарим нь шинэ хайр, шинэ боломж, шинэ бүхэн ирж ээж болно, тий. Гэх жишээгээр танд зарим өөрөө хэрэг та эрэгтэй хүн үзэж ивэл танд шинэ хайр, шинэ эмэгтэй, тэр эмэгтэй айгуу таны одоо тий жинхэнэ нөгөө нэг эмэгтэйлэг гоё эмэгтэй бүсгүйч ирж явах магадaltaй. За ийм төрлийн одоо 6 хөзрийн тийм энерги бол байна гэсэн үг. Тэг ямар нь байсан ч гэсэн одоо ерөөс аль хүүс хэн байсан ч гэсэн танд нэгсэнтэй шин сэтгэлийн холбоо. Хүүхэд байсан ч шин сэтгэлийн холбоо, өөр эсрэг хүүстэн байсан ч шин сэтгэлийн холбоо. Тэгээд комфорт зоноос гарах юм бол танд ирэх гээд байна гэсэн нэг. Та нэгсэнтэй гарахгүй байгаа учраас жоохон тэрийг өөрчлөлтийг хүлээж авч мдээгүй байгаад байна л гэсэн. Бас нэг талдаа зарим хүмүүсийг бүр юу гэж хэлэх гээд. Өөртөө хайртай байна л та гэхдээ өөрийн чинь үн цэн тий үн цэнээ шинээр өсгөх үе та хэрэг эмэгтэй хүн бол одоогийн байсан байр сууриасаа шинээр үн цэнээ өсгөх үе. Та илүү эмэгтэйлэг, илүү ухаалаг, илүү гоё одоо ямар нэгэн байдлаар шинээр үн цэнээ өсгөнө гэсэн үг. Ажлын байран дээрх үн цэн өсчөж болно, гэр орны доторх байр суурин дээр үн цэн өсчөж болно. Ер нь найз нөхдийн дунд ч байж болно. Гэх жишээгээр ер нь танд нэг тийм шин юм яриад байна л гэл ойлгочих хэрэгтэй байна. Энэ уншлаган дээр бол. Та энэ шин бүхнийг хүлээж авахын тулд яг юу хэрэгтэй хэрэг? Энэ хуучин нөгөө тавьж явуулах байгаа уншлагын ихэнх хэсэгт гарсан нэг зурлалцсан энерги биш одоо нэг. Тэ хуучинтайгаа зурлалцсан. Тэ нэг шинэ өөрчлөлтөөс айгаад нэгсэндээ өөрчлөлтийг хүлээж авахгүй байх магадлал. Тэгэхээр хөзрүүдийн нийт уншлагаас танд юу хэлэх гээд байна гэхээр альч байсан шинэ боломжийг нь нөгөө зүрх сэтгэлээ дэлгээд нээгээд хүлээгээд аваа гэдэг байгаа байхгүй юу? За ийм төрлийн тийм таныг шинэ бүхнийг хүлээж авах сэтгэл зүйн нэгсэндөө бэлтгэл хийхийг бас тий анхааруулж хэлж явах шиг байна да. Та бас мэдээж энэ уншлагыг болоо сонссон юм чинь бас тийм сонсох учиртай болоо сонгоод үзэж байгаа. А тэгэхээр би шинэ эхлэлийг хүлээж аавна гэд тий хэрв танд энэ уншлагт мессеж тохирсон сэтгэл чинь нийцсэн бол та би шинэ эхлэлийг хүлээж авахд бэлэн гэсэн комент хэсэгт сэтгэлээ үлдэж батламж өгсөйг үлдээгээрэй гэж хэлье. За ингээд уншлаг сонсонд баярлалаа. За баяртай. За одоо 2 дугаар группийн уншлага эхлэх чинь. За хөзрүүдэд дэлгэчээд тэгээ шууд уншлагаа хийнэ. За ногоон доноц те. Ногоон доноц. За Divine Love because you deserve better гэдэг. За нэг 5-6 хөзрүүдээр мессеж хүргэнэ. Хангалттай гоё мессежийг хүргэчнэ гэж бодож байна. За эдгээр хөзрүүд сонгогдожээ. За цаг хэмнэгийн тулд ер нь шууд дэлгэчээд шууд уншлага уншдаг болсон сүүлийн үед ер нь тийм. За энэ картууд нийтдээ яг юу хэлэх гэж байна?
хүчтэй хайр, divine love гэсэн тийм. Divine love. Энд бас lovers үзэр байгаа байхгүй. Тэр 6хан картаас нэгсэндээ 2 карт нь маш их хүчтэй хайрыг илэрхийлсэн хүзрүүд гарч ирж. Дээрэс нь энэ Swords ten бүр 10 их байхгүй. Гэтэл энэ хүзрүүд юу хэлэх гэж юм гэхээр энэ харьцааг дуусгах, энэ эцэст нь хүрсэн одоо нэгсэндээ төгсгөл ирж байгааг илэрхийлж байгаа. Тасалж гинэ гэсэн үг нүгээр. 10-ын сэлэм гэдэг үзрээр бүр үе дуусж байгааг, тасалж байгааг илэрхийлэх гээд байгаа юм. Энэ дээр бас change in direction гэдэг бас юмд өөрчлөлт ирж байгааг. Тэгээ second chance гэж байгаа байхгүй. Бас өөрчлөлтийн дараагийн боломж гэсэн үг шүү дээ. Иймэрхүү үгнүүдээр танд ямар ч гэсэн маш хүчтэйгээр өөрчлөлт ирж байгааг бол үнэхээр илэрхийлж байна тийм. За because you deserve better гэдэг нь болохоор юу хэлэх гээд юм гэхээр чи одоогийн байгаа заяа. Одоогийн байгаа харилцаа, хүн юу ч үж болно. Ажил бүр юу ч үж болно. Энэ бүхнээс илүү хүртэх эрхтэй гэдэг байгаа байхгүй юу? Илүү хүртэх. Тийм учраас танд энд энергийг одоо зогсоох дуусгахыг хэлээд байна. Өнөөдрийг хүртэл зуурсан. За эндээсээ одоо нэг салчих юм бол, холдчих юм бол энэ ажлаасаа ч юу, энэ хүнээсээ ч юу, энэ орчноосоо ч юу тий салчих, холдчих юм бол одоогийн байдлаар өөрөө бол хэцүү учраас зууралдаад байгаад байгаа. Гэтэл зарим хүмүүс шийдвэр гаргах гэж байгаа ч байна. Яагаад гэвэл энэ дээр төгсгөл ирснийг түрүүн хэлсэн тий. Таныг хүзрүүдийн нийт энерги чи одоогийн байгаагаас илүү хүртэх эрхтэй. Одоогийн байгаа чинь бол юм биш ээ тийм. Тэрнээс ч илүү одоо нэгсэндээ хүртэх эрхтэй хүн гэдгийг л дахин хэлээд л та тийм. Амьдрал чинь нэгсэндээ апгрейд хийх гэж байна гэсэн үг. Дахин шинжилэлт. Дахин шинжилэлт хийх цаг үе иржээ гэсэн үг. За divine love in lovers танд жинхэнэ сэтгэлийн өнөөдрийг хүртэлх мэдрээгүй шал өөр төрлийн гүн холбоо орж ирж байна гэсэн үг. Энэ нь хайрын тал дээр магадлал маш өндөр. Тийм. Тэрч байтугай бүр таны нөгөө нэг soulmate байх магадлал өндөр. Soulmate хувь заяан тохиолдох учрах ёстой тавилангийн хүн гэсэн. Хувь тавилангийн хүн. Хувь заяаны хань, манайхаар заяаны хань, эсвэл одоо энэ сүүлийн үеийн soulmate гэж ярьдаг болсон тийм. Тийм төрлийн нэгсэндээ нэг талдаа бүр кармагийн тийм сайн хийсэн үеийн үрийн кармагийн учралж байх магадaltaй. Тийм төрлийн хүн танд орж ирэх гэж байх магадaltaй гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй юу? Та тэгэхээр яг одоо болохоор танд нэгсэндээ сонголтын энэ гинтийн өөрчлөлтийг хүлээж авахын тулд танд одоо сонголтын үе ирээд байгааг. Нэг бол хуучин одоогийн байгаа энэ нэг яхан бас таны хэцүү л байлгад юм шиг. Энэ харьцааг дуусгах. Эсвэл тийм дуусгаж шинэ хүн хүлээж авах. Эсвэл хуучинтайгаа үлдэх гэсэн. За нэг ийм чухал цаг үе танд өнөө маргаашгүй тохиолдох гэж байгаа хаа. Ягаад гэвэл энэ уншлага маань өөрөө юу вэ? Гинтийн өөрчлөлт учраас өнөө маргаашгүй тохиолдох гэж байгаа энергийг хэлж байгаа гэж бодож байна. За Ten of Swords бол угаасаа л өмнөх харилцааг дуусгахын нөхцөл байдал дууссан, тасарсан, таныг өдийг хүртэлгийн нэлээд хүнд хэцүү байсан илэрхийлж байгаа шүү энэ чинь. 10-ын сэлэм гэдэг үзэр чинь өөрөө өмнө нь 10-ын биш 5-ын 6-гийн 7-гийн сэлэм гэдэг уюуд дээр ямар хүнд байсныг ер нь илэрхийлж байгаа байхгүй. Тэгэд 10-аар дуустдаг. Нэг цикл дууслаа гэсэн үг тийм. Маш их таныг өвдгсөн, шаналгасан, бас шархлуулсан ийм харьцааг та нэлээд багагүй хугацаанд өөрөд явсан байхаа гэж хэлмээр байгаа энэ үзрээр. Гэхдээ танд одоо алтан боломж нь өөрчлөгдөх алтан боломж ирэх гээд байна. Та энэ хэцүү байсан болгонтойгоо зууралдаад үлдэх юм уу эсвэл явах юм уу гэдэг. Гэхдээ өөрт чинь бол мэдээж энэ цаг үеүүдэд энэ хүнд хэцүү байсан үед 10-ын сэлэн болтол явсан энэ хүнд бол дуусгах хүсэл бол маш их байгаа байх. Энтэйгээ зууралдаад үлдэх хүн баг байхгүй байлгүй дээ гэж хэлмээр байна. Таныг өвдгөж ийсэн, зовоож ийсэн, шаналгаж ийсэн хизээж хүслэр чинь болж байгаагүй ингээд айгүй хэцүү юмнууд зөндөө байсан байхгүй юм ч тийм.
Тэ аль хэдийн өөрөө бол тэ энэ харьцааг дуусгах ёстой гэж ингээд мэдэрч яхаслаа ёстой тэг. Одоо тийм одоо би энэ нэг юм нэг эцтэй толно гэж байдаг шүү дээ. Одоо л энэ харьцааг дуусгах ёстой гэсэн нэг. За тэгээ second chance те. Change in direction гэдэг. 6хан өдрөөс 2 нь өөрчлөлт, 2 нь хайрыг илэрхийлсэн, 2 нь дуусч байгааг илэрхийлсэн. Айгу тийм чухал мессежүүд гарч ирсэн л дээ танд бол. Тэгэхээр таны хувьд бол маш том эргэлтийн цэг тий. Юмыг өөрчлөх шинэ боломж ирж байгааг тий. Хуучингаа сэргийж бол болохгүй. Шинийг хүлээж авбал тааш одоо танд бүр амьдрал чинь бүр тэр чигээрээ нэгсэндээ оргонгоор өөрчлөгдөн гэдэг шиг таны бүр хуучин амьдарч исэн амьдралын чиглэл бүр зориг бүх юм чинь өөрчлөгдөхийг бас хилээд байгаа гэсэн үг шүү. Хуучин хүн чинь буцаж ирэх магадлал маш өндөр. Таныг ингэж энэ хэцүү байдалд ортол зовоосон хүн чинь. Тийм. Тэгэхдээ тэр хүнийг эрэхт нь хэрв тэр хүн эргээд хүлээж авлаа гэхэд та тэр хүнийг тухайн байсан цаг үеэс шал өөрөөр харж хүлээж авах болсон гэсэн үг. Та нэгсэндээ сэтгэл зүйн одоо бүх юмны дархлаа тогтсон тэр хүнийг ч гэсэн тэндэн те одоо өөрчлөгдчөөд ирж байгаа гэдгийг нэгсэндээ энэ хүн ч гэсэн өөрчлөгдөд ирж байгаа л да. Гэхдээ заавал тийм өөрчлөгдөөгүй байх болооч гэдэг юм уу те. Тэр хүнийг хүлээж авах өнцгөн ч өөр болцсон. Тэр хүн ч гэсэн тодорхой хэмжээнд өөрчлөгдөд ирж байгаа. Хэрв хин нэгэн хуучин хүн нь буцаж ирэх гэж байгаа улсуудад зориулж ярьж шүү яг одоо бол. Хэрв тийм бол тэр үеийн харьцаа тийм биш. Та энэ амьдралд таныг ямар чухал, ямар өөрт нь хэрэгтэй, ямар үнцэнтэй бэ гэдгийг нэгсэндээ тэр үед ойлгодгүй байсан хүн ойлгочод ирэх магадлал маш өндөр байгаад байгаа гэсэн үг. Тийм болохоор хэрвээ та энэ хүнийг би хүлээж авч чадахгүй тухайн цаг үед надад айгүй хүнд ийм хэцүү байдал нь шархлуулсан энэ сэтгэл би одоо нэг хүлээж авч чадахгүй гэвэл тэр ч гэсэн таны л ирэх байхгүй. Одоо яагаад гэвэл танд ахаад шинэ бүр хуучин энэ хүнтэй зурлахгүйгээр шинэ өөр юм ирж байгаа учраас одоо нэгсэндээ зөвхөн энэ хүнтэй л одоо заавал уулзрах ёстой бол бас биш байгаа даа. Тэрийг бол яг эцэстээ бол сонголт бол мэдээж таны гартаа гэсэн үг. Шинэ хүн, шинэ нөхцөл, шинэ орчин, шинэ болгоныг хүлээж авах уу эсвэл хуучингаа засаж залруулагдаад одоо нэг ухаарад ирсэн хуучин хүнээ авах уу гэдэг чинь нэгэсэндээ таны яг одоо өөрийн чинь сонголт болж үлдэх гэдэг юм л та. За тийм. Тэгээд яг нэгтгэхэд юу хэлэх гэж байна гэхээр те. Хуучин өвдөлттэй таныг шархлуулсан харьцаа бол дуусж байна. Чи яагаад гэвэл өөрийнхөө үн цэнийг тийм ээ илүү үн цэнтэй хүн, илүү хайрлагдах эрхтэй хүн. Би энэ хүнтэй энэ хүнгүүгээр би өөрөө жаргалтай байж чадах хүн гэдгээ нэгсэндээ ойлгочод байгаа байхгүй юу? Ойлгоогүйсэн бол энэ харьцааг дуусгахад хэцүү. Бас тэр өөрчлөлтөд ирж байгаа хүнийг хүлээж авч чадахгүй байхгүй. Яг л хуучинтайгаа зурлалт гар байсан бол одоо хинж тэхгүй шүү дээ. Тэгэхээр таны хувьд нэгсэндээ маш том дотоодын өөрчлөлт бол угаасаа танд ирсэн байгаа. Тийм учраас дараагийнх нь бол та аль сонголтоо хийх вэ гэдэг тийм том сонголтын одоо яг өмнө үлдээд байгаа л гэсэн үг. Тэгэд өөрийгөө тийм дутуу үнэлэх хэрэггүй. Баг зөвлөлд те өнгөрсөн бол баг шүү дээ. Одоо ер нь таныг хичнээн зовоосон байсан ч гэсэн тэр үл тэндээ үлдээчих болно тийм. Хэрв тасрах ёстой, дуусгах ёстой харьцаа байх юм бол та заавал одоо барьж авч хүлээж тийм заавал одоо хорвоо дэлхий ганцхан хүнээр дуусч байгаа биш гэдэг шиг заавал тэгж үлдэх шаардлагагүй гэдгийг хүзрүүл. Энэ бол зөвхөн чинээс сонголт шүү гэдэг те хэлэх гээд байна гэсэн үг шүү. Тэгэхээр таны үндсэн ер нь манай 2 дугаар группийнхний сонгосон сонголт таныг өвдөгсөн нэлээд тийм хүнд хэцүү харьцаа хайрын ерөнхийдөө тийм хайраас шархалсан хүмүүсийн уншлага мессеж байлаа даа л гэж хэлмээр байна те. За ингээд уншлага 2 дугаар группийн уншлага энэ өрөө дөндөрлөө тийм. За хэрв та өөрийнхөө те уншлага танд тохирсон бол би шинийг хүлээж авах уу эсвэл засарсан хуучин хүнээ хүлээж авах уу гэдэг дээр энергийнхаа батламж өгсийг комент хэсэгт үлдээрээ.
Хэрв та шинийг хүлээж авах бол би шинийг хүлээж авна. Хэрв та хуучнангаа үнэхээр засраад ирсэн бол би би өөрөө өөрчлөгдсөн гэж. За ийм батламж үгсийг үлдээгээрээ танд тохирсон бол таны энерги баталгаажж байна гэсэн үг шүү. За уншлах сонссонд баярлалаа. Баяртай. За 3 дугаар группийн уншлага эхлэе. За 3 дугаар группийн нэгдсэн хөзрүүдийг байршуулад тэгээ шууд уншлагаар хийгээ явчихнаа. За Хайрбанд нэг тарах хөзөр хоёрхан ширхэг сугалсан хоёулаа уруу харж гарч ирж байна. Бас их сонин бас мессеж юу өгөх гээд байна вэ гэдгийг тэгээ хөзрийн уншлагаас харъя да. Юу ч гэсэн хөзрөөд илгээх юм тийм. За энэ камерт орж гин үү? За ингээд уншлагыг эхлүүлж байна. За 3 дугаар группийн 6 хөзөр минь яг юу хэлэх гээд байна. За энэ хөзрүүд маань болохоор танд юу хэлж ийм хэрэг. Танд нэгсэндээ дотоодын аюул тийм хүчтэй, ухамсарын, бодлын өнөөдрийг хүртэл итгэж үнэмшижсэн итгэл үнэмшлийн чинь итгэл үнэмшлийг чинь өөрчлөхөөр тийм том өөрчлөлт ирэх гээд байна гэсэн үг. Хүн чинь нөгөө юу гэдэг лээ? Юм зөв, энэ буруу, нэг их ёстой, тийм байх ёсгүй гэдэг ингээд өөртөө нэг баахан юу тогтооцсон байдэн шүү дээ. Гэтэл танд болохоор яг юу өөрчлөх гэж ирэх гэхээр таны итгэл үнэмшил, таны өнөөдрийг хүртэл явж исэн тэр байдал дээр нэгсэндээ эвдэгдсэн өөрчлөлт ирэх гээд байна гэсэн. To help you grow stronger гэсэн. Энэ болохоор энэ хөзрөөр юу хэлэх гэж байна? Энэ хөзрөөр таныг илүү хүчтэй болгох гэж. Та энд байгаа бол таныг илүү хүчтэй болгох гэж өөрчлөлт ирэх гээд байна. Чамайг нэгсэндээ эвдэх биш, өөрийнхөө хүчийг таньж мэдэх өөрчлөлтүүд орж ирнэ гэж. За cloud judgment гэдэг энэ хөзөр энэ юу хэлэх гээд энэ цөөхөн хөзөр unbalanced гэсэн distorted гэдэг. Эдгээр юу хэлэх гээд та нэгсэндээ өнөөдөр хүртэл бодож байхдаа түрүүн хэлсэн шүү дээ. Буруу ойлголттой, төөрөгдөлтөй. Яг үнэн бодит байдлыг олж харахгүй. Нэгсэндээ манантай нүдээр энэ орчныг хараад тэрэндээ итгэж үнэмшчихсэн байсан гэдгийг хэлэх гээд байна. Тэгэхээр та гинтийн юу мэдэрч юуг өөрчлөх гээд байна гэхээр үнэн гинт ил болно. Манан арилна. Энэ таныг нөгөө бүрхэгдүүлээд харагдуулдаггүй байсан энэ манан гинт арилсан чинь та тунгалаг нүдээр яг харсан чинь таны бодож итгэж үнэмшижсэн юмнаас шал өөр юм байх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр танд магадгүй нэг шокийн өөрчлөлт орж ирж магадгүй шүү тийм. Бас нэг сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаараа гэдэг шиг нөгөө нэг итгэж үнэмшчихсэн байсан юм чинь худлаа болох гэдэг шүү. Яг үнэндээ бол нэг хэдхэн өнцрөөс бас. За тэрээр энэ хараа reframe гэдэг энэ хөзөр acceptance гэдэг энэ хоёр мань бас нэлийн юм хэлэх гээд байна да таны. Юмыг өөр өнцгөөс харж эхэлнэ. Та нэгсэндээ энэ манай арилжиж байгаа юм чинь та өөр өнцгөөс харах гээд байна л да. Ийм биш үсэн юм уу тэгвэл гээд ингээд хүн чинь нөгөө нэг би ч андуураад байсан юм биш үү. Тэгвэл эн чинь яг юу байв яав гээд яг нөгөө бодитоор нь харах гээд байна л да. Тэгэд өөрийнхөө нэгсэндээ яг байгаа нөхцөл байдлаа яг бодитоор нь та өөрийгөө айгүй юу гэдэг мундагч гэдэг юм эсвэл айгүй сул доройч гэдэг юм ингээд янз бүрээр бодож исэн бол үгүй та яг болохоор яг өөрийнхөө бодит байгаа нөхцөлийг манан арилж байгаа учраас та яг өөрийнхөө яг би ийм л байр суурьтай юм байна. Би яг л ийм юм байна. Энэ нь яг үний юм байна гэдэг нэг юм олж харах гэдэг байхгүй юу? Хүн чинь нөгөө нэг хүмүүсийн хэлснээр ч юм уу өөрийг нэг би нэг иймэр хүн ийм байр суурьтай хүн ийм тийм гэдэг ингээд бодцсон явж байдаг шүү дээ.
Яг бодит байдал нь бас тэдний хэлж байгаа шиг мундаг биш байж ч магадгүй эсвэл бүр мундаг ч байж магадгүй байхгүй тийм. Аль нь ч байж болох байхгүй. Гэтэл нэгсэндээ нэг тийм жоохон худлаа ихтгэл өнөмшлийг чинь л таныг нураах гэдэг л да одоо яг. Тэгээ яагаад тэгэхээр танд яагаад надад ийм зөвхөл тохиолдог гэдэг нэг тийм асуултан дээр ирж байгаа байхгүй юу? Тэр асуултан дээр ирж байгаа цаг үеийн таныг өөрөө чинь илүү хүчтэй болгохоор ирээд байгаа асуулт. Яг юмыг бодитоор нь хараад тэгээд яагаад энэ заавал надад тохиолж уул нь би минь тохиолдох ёсгүй байсан. Яагаад гэдэг нэг ийм асуултан дээр та асуултаа олох гэж яг бодитоор нь юмыг одоо олж тунгааж яг нэг одоо үнэн дээр бууж ирнэ гэж л ярих гэдэг юм л да тийм. Гэхдээ энэ өөрчлөлт таны хүсээгүй өөрчлөлт ерөөсөө биш. Таныг юмыг жинхнээр нь харуулах гэдэг учраас одоо танд яалтч нөгөө нэг хэрэг энийг би мэдснээр надад үнэхээр хэрэгтэй байсан байна гэдэг дээр бас ирнэ гэсэн үг. Мэдгүй байгаад байсан бол дандаа худлаа ингээ хуурамч байх гэдсэн биз шүү дээ. Гэтэл чи яг одоо яг жинхэнэ бодит байдлыг нь олоод харчихаар мэдих ёстой нэгсэндээ цаг үеийн нэрцэн л гэсэн үг. Цаг үеийн гинтийн байдлаар танд орж ирэх. За тэгээ энэ бүхнээс юу ярих гэдэг нь Strange үзэр уруу харж газар ширж. Hierophant үзэр уруу харж гарч иж байгаа. Энэ хоёр айгүй том үзрүүд шүү дээ. Хүзэлж явахад картууд. Тэгэнгүүт энэ үзрүүдээр те таны уруу гэдэг байгаа үзрүүд чинь таныг ямар хүчтэй биш ингээм сул дорой байсан. Энэ Strange үзэр эрэг харж гарч ирсэн бол өөрийнхөө хүч чадалд итгэсэн, өөрийгөө хүчтэй байгаагаар мэдэрсэн ер нь тэр нь үнэн байсан гэсэн үг. Гэтэл өөрийгөө айгүй хүчтэйгээ бодоо явж исэн чинь яг бодитоор өөрөө би ийм жижигхэн ч юм уу би ийм хэн байсан юм уу гэдэг нэг гэсэнтэй таны нэг юмнуудыг ингээд нураацсан юмнууд орж ирдэ л дээ. Hierophant гэдэг энэ хоёулаа. Тэгэхээр өөрийгөө ч бай, хэнийг ч бай, байр сууриач бай, эсвэл ингээд нэг тийм итгэл, үнэмшил, дүрм, өнөөдрийг хүртэл явсан дүрм журм болгон ч нурж урах гэдэг байна л гэж хэлдэг. Тийм болохоор танд яг энэ юмыг бодитоор нь олоод харчаар яг юу ирэх гээд байна гэхээр өөрийнхөөрөө байх, амьдрах шийдвэр гаргана. Яг цагдаараа би зөвхөн ийм л юм байна штэ гэдгийг бодоод олоод тийм магадгүй хэм босд хүмүүс чиний төлөө ингэн эднэр намайг хаяхгүй орхихгүй ийм тийм гээд одоо ер нь гэр бүлийн нөхцөл байдал байсан ч гэсэн магадгүй эднэр намайг хаяхгүй орхихгүй би эзэж надад туслан гэд итгэцэн. Эсвэл баг хамт олон байлаа гэсэн чинь би эднэрийн хувьд айгүй чухал одоо баг ийм тийм гэд бодцсон итгэцэн. Жишээнүүд ярьж шүү. Иймэрхүү байдлаар явж исэн хүн чинь гинт тэр нь байхгүй болонгот яг л өөрийнх дээр яг өөр дээр би хэм бэ дээр бууж ирээд өөрийнхөө амьдрах, өөрийнхөө сонголтыг хийх, өөрийнхөө шийдвэр гаргах яг ийм цагууд ирэх гээд байна л гэж хэлэх гээд байна тийм. Магадгүй нөгөө нэг нийгмийн бүр тийм ингээд нэг ийм л байх ёстой. Зөв нь ийм. Энэ бол буруу гэсэн нэг ийм дүрм журм шиг юмнууд байгаа шүү дээ. Магадгүй тэр итгэл үнэмшлийг чинь эвдэх төрлийн өөрчлөлт бас орж ирж магадaltaй. Тийм хүн болгоных өөр шүү дээ тийм. Тэгэхээр хүн болгоных өөр учраас хүн болгонд өөр өөрчлөлтүүд орж ирнэ мэдээж. Тэгэхдээ л танд бол маш том өөрчлөлт та өөр дээрээ бууж ирэх. Өөрийнхөө дотоодын яг ингээд үнэнгийг олж харах тийм. Өөрчлөлтийн бодит байгаа байдлын дотоодынхоо ч тэр бусдын ч тэр бодит байгаа байдлынх нь үнэн мөн одоо нэг фильтргүүнүүдээр одоо хэний ч үгээр оргиор нь олж харнаа л гэсэн үг шүү дээ. За ийм төрлийн уншлага болж байна. Тэгэхээр таны амьдралд яг юу ч юм нэхэр тийм. Худал үнэмшил, худал төөрөгдөл илчлэгдэх цаг үе гарч ирлээ. Таны сэтгэлгээ итгэл үнэмшил огцом өөрчлөгдөх үе. Өөрийгөө илүү ойлгож хүлээн зөвшөөрөх цаг үе. Тэгсний эцэст яах гээд байна гэхээр тийм ээ. Илүү биеэ даасан, илүү хүчтэй, илүү өөрийгөө олсон болох гээд байна гэсэн үг. За таныг цаг үе нь болцсон учраас танд яг ийм нэгсэн доо. Одоо бас л их том ойлголт ухаарлын цаг үе юм байна л да тий. Гинтээр тэр нь танд гинтийн байдлаар орж ирэх гээд байна л да. Таны итгэл үнэмшлийг эвдэх байдлаар. За тэгээд ийм мессежүүд орж ирлээ хэрв танд уншлагын энерги
таны байгаа байдал бүх юм тохирсон бол та шинэ өөрчлөлтийг хүлээж авъя гэсэн одоо батламж өгсөйг үлдээгээрэй гэж хэлмээр байна. За ингээд уншлах сонсонд баярлалаа. Баяртай амжилт хүсье. За зарын чанартай хэрэг би хувийн уншлагуудаа хийсээр байгаа. Тийм болохоор нийтэд яг л ингээд цаг байгаа үедээ гоё хийчихэл бусдын үед хийж чадахгүй байгаа шүү. За тэр байдлыг минь ойлгоорой гэж хэлмээр байна. За тэгээ танд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.